Хүний биед ус дутагдвал арсны өвчин, бие сулдах, ядрах, төгжрээ үүсэх, цусны даралт ихсэх, бактери болон харшил үүсэх, жин нэмэх, хөгшрөлт, хоол боловсруулах замын өвчлөл, давсаг бөөрийн асуудал гэх мэт олон шинж тэмдгүүд илэрдэг. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд яах ёстой вэ? Ус уух хэрэгтэй. Яагаад гэвэл тарих гэдэг эрхтний маань 70-50% нь ус, уушигны 83% нь ус, бөөрийн 79%, цусны 90%, ясны 31% гэх мэт хүний биеийн 70-50% нь ус юм аа. Хүн явахдаа, ярихдаа, шээсээр, шүлсээр, хөлсөөр гэх мэтчлэн шингэнэн байнга алдсаар байдаг. Тэгэхээр энэ их усыг яаж нөхөх вэ? Мэдээж амаараа уун эсвэл шингэн тусал залгуулна. Та бид тусал залгуулснаас уухыг сонгох байх. Тэгвэл уухтаа зөв усыг зөв цагт нь уух нь чухал юм. Өглөө 6 цаг 30 минутаас усыг ууж эхлэвэл зохимжтой бөгөөд оройн 19 цаг гэхэд шингэн зүйлийг тас хорих нь зүйтэй. Зөв ус гэж юу вэ? Зөв бүтэцтэй, эрдэсийн агуулмж хүний биед ашигтай, хүчиллэг биш, шүлтлэг шин чанартай усыг хэлнэ. Хүчиллэг орчинд нэм бактери үржиж өвчин эмгэг бий болдог. Шүлтлэг орчинд эдис сэргэж бодисын солилцоо явагдана. Гэвч бидний хэрэгжилж байгаа хоол хүнсний 80-аас 85% нь хүчиллэг, 10-аас 15% нь л шүлтлэг шин чанартай байна. Иймээс бидний хүчиллэг орчин давмгайлсаар байна. Хүчиллэг орчин яаж шүлтлэг болгох вэ? Мэдээж шүлтлэг ус уух нь хамгийн зүйтэй. Шүлтлэг усыг хаанаас олж уух вэ? Энэ их амархан. Offspring брэнд шүлтлэг аршаан ус үйлдвэрлэгч. Танд авч явахад амархан аяны загварыг танилцуулъя. Энэ нь Zinc Power буюу цайрын хүч хэмээх нэртэй савх юм. Ингээд Zinc Power-ийн эд шидийг үзэхийн тулд ангаах ухаанд ашигладаг хүчил шүлтийн индикатор мөн хүчил шүлтийн хүснэгтийг бэлдлээ. 1-р шилэн аяганд энгийн цэвэршүүлсэн ус, 2 дахь шилэн аяганд хийжүүлсэн ундаа, 3 дахь шилэн аяганд хуванцар савтай цэвэр усан дээрэн Zinc Power савхаан хийгээд сэгсэрч буюу Offspring брэндийн усыг үйлдвэрлэн хийлээ. Энэ 3 аяган дээрэн хүчил шүлтийн индикаторын тусаагаад үзье. За ингээд та бүхний харж байгаачлан эхний аяган дахь цэвэршүүлсэн ус маань хүчиллэг чанартай, мөн 2 дахь аягтай хийжүүлсэн ундаа маань хүчиллэг шин чанартай байхад 3 дахь аяганд 1 дахь аягтай усан дээр Zinc Power хийж сэгсэрсэн Offspring брэндийн ус хүчиллэг шин чанарыг шүлтлэг шин чанартай болгож байгааг харлаа. Одоо хүчил шүлтийн хүснэгтэй харьцуулаад үзье. Энэтэй адилхан шүлтлэг ус хэрэглэх хэрэгтэй. Мөн та бүхэн ямар ч усан дээр Zinc Power-ыг хийж Offspring брэндийн усыг үйлдвэрлэх боломжтой юм. Энэхүү савх маань 1 тонн 400 литр усыг эрдэсээр баяжуулж шүлтлэг цайртай болгохоос гадна нэг хүний жилийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай. Энээс гадна таны амьдралыг тэтгэгч нэн чухал хэрэгтэй эрдэс минерал болох цайр. Цайр яагаад хэрэгтэй гэж? Цайр буюу зинк нь бодисын солилцооны хурдсгуур болж ажилдаг ба бусад эрдэс минералуудыг ажилуулдаг чухал элемент юм. Хүний биед 24 цагт 700 гаруй нэр төрлийн фермент үйл ажиллагаа бодисын солилцоонд явагддаг. Энэний 300 төрлийн ферментэд цайр шууд оролцдог учраас танд цайр дутагдсан тохиолдолд таны 700 төрлийн фермент үйл ажиллагааны тал орчим хувь нь явагдахгүй болно. Цайр дутагдсны анхны шинж тэмдгүүд нь үс хуурайшин, салаална, хумс товруутаж гөвдрүүтэн, хумс уйлж ургана, харшилд амархан өртөн, арьсан дээр янз бүрийн юм туурна, батга яр шарах гарна. Ийм шинж тэмдгүүд илэрнэ. Одоо цагт эмч нар цайрын дутагдaltaй гэж онцлон эмийн жорон дээр цайрын бэлдмэл бичин иргэд эмийн сангаас цайрын хэрэгцээг хангаж байна. Тэгвэл энийг эмийн сангаас бас энгийн аргаар шийдэх гарц бидэнд байна. Энэ нь мэдээж Zinc Power буюу цайрын хүч хэмээх савх юм а. Хүн төрлөختнийг аварсан хүнсний 3 том нээлт бий. 1-р йодыг давсанд хийж бамбай булчирхаан хавдрыг эмчилсэн. 2-р буурцагны шошинд төмөр хийж цус төлжилтийг дэмжсэн. 3-р Offspring брэнд усанд цайрыг нэмснээр хүн төрлөختөнд эрүүл амьдралыг бэлгэлсэн юм а. Дэлхийн нээлт болох Offspring брэндийн албан ёсны эрхтэйгээр Монгол улсын усны салбарын эрдэмтэн докторуудаар удирдуулан туршилтаар баталгаажуулан та бүхэнд худалдаалж байна.